дахны уламжлал ангаах ухааны төв нь алс дорндод уламжлал ангаах ухааны аргаар эмчилгээ явуулдаг цорын ганц төв юм. Уламжлал ангаах ухааны энэ уламжлал 500 гаруй жилийн тэртээ төвдөөс Брэдэд нэвтэрчээ. Одоо уламжлал ангаах ухааны эмнэл зүйтэй энэ нэвтрүүлгээрээ хамтдаа танилццгаая. Зоригтой Нунзаа төвийг дорн дахны ангаах уламжлалт ухааны төвд ирсэн хүн бүр андахгүй. Тэрээр 1990 оноос хойш тус төвд ажиллаж уламжлалт зүү тавих аргаар иргэдийг ангахж байна. Зүү тавих нь өвчнийг ангаах үр дүнтэй арга хэмээн тооцогддог. Ихэд үр дүнтэй ангаах арга ухаан бол зөв юм. Үйлчлэгчид манч ам сайтай байдаг. Тархины цусны эргэлтээс хамаарч цус харуулт өгөх үед бие нь аль нэг эсвэл хоёр талын саажилт буюу паралич тохиолдно. Зүү тавих арга нь хөдөлгөөний үйл ажиллагааг нөхөн сэргээхэд ихэнхэн үр дүнтэй. Гэхдээ сайн үр дүн хүрэхийн тулд аль болох эрт эмчит хандах хэрэгтэй. Хэрв харуулт өгснийхаа дараа эмнэлгээс гараад шууд яг энэ бүсгүй шиг манай төвд ирвэл үр дүн хүрч чадна. Өнөөдрийн байдлаар энэ бүсгүй хэл яриа хэвийн болсон. Тийм биз? Тийм ээ. Хөдөлгөөнч мөн нилээд сайжирсан. Би тус төвийн эмчилгээний нэг аргыг өөр дээрээ туршиж үзэхээр шийдлээ. Энэ бол төөнөр буюу моксотерапи юм. Төөнөрийг дорны ангаах ухаанд эрт үеэс хэрэглэж байна. Энэ нь биологийн идэвхтэй цэгүүдийг халаах замаар зочрол өгч ангаах арга юм. Төөнөртэй аг буюу полин ашигладаг. Аг нь өөрөө дулаан маш сайн дамжуулдаг ургамал. Төөнөрийн үзүр хэсэг 450 хэм хүрч халдаг. Ингэж бид шаардлагатай цэгүүдэд дулаанаар сэтэл өгдөг юм. Та мэдэрч байна уу? Баг зэрэгэл та намайг яг өөгөж буй үзүүрээр төөнж байгаа юм уу? Мэдээж үгүй. Би чамайг төлөхгүй гэж хэлсэн мэт дээ. Монголд төөнөж төлөх аргыг ч бас ашигладаг юм билээ. Монгол хятадын уламжлалт ангаах ухаанд төөнөж төлөх аргыг хэрэглэдэг. За энэ мэтчлэн 15-аас 20 минутын турш арсыг аажмаар баг зэрэг төөнж халаадаг. Төөнөр хийхдээ үйлчлүүлэгчээс байнга мэдрэмжийг нь асуух хэрэгтэй. Ингэж байж л түлэгдэх эрсдлээс сэргийлж байгаа юм. Төөнөр нь халуун болохоор түлэх эрсдэл өндөртэй. Та ажиллах хугацаанд хин нэг нь төлж ийсэн үү? Одоо төлсөн тохиолдол байхгүй. Та энд хэдэн жилд ажиллаж байгаа вэ? Би энд 13 жил ажиллаж байна. Манай Брэдийн иргэд танаа төвөөр олноор ирж үйлчлүүлдэг үү? Эсвэл дорны гэхээсээ илүү өрний ангаах ухааныг сонгож энгийн эмнэлэгт очихыг илүүд үздэг юм болов уу? Эрэлт ихтэй манай төвд нөхөн сэргийн хэмжлэг хийдэг. Манай тасагт үеэ тайруулсны дараа протез хийлгсэн эсвэл үе мөчний өвчнөр хэвтэж байгаа олон өвчтөн байгаа. Энэ бол бүгд хүйтний өвчнүүд. Миний ажиллах хугацаанд манай төвөөс сэтгэл дундор гарсан хүнтэй таарч байсангүй. Үйлчлэгч өвчтөн таатай дулааныг мэдэрч төөнөрөөс гарах агийн тансаг үндэг үнэртэх нь сэтгэлд тайвшрал авчрахаас гадна элдв үрвслийн эсрэг үйлчилгээ үзүүлдэг. Энэ арга нь тулгуур эрхтний өвчлөл болон уушраг амьсгалын зам, мэдрэлийн болон саажилт зэрэг эмгэгүүдийг ангаахад тустай. Түүнчлэн таны биеийн дархлааг дэмжих ашиг тустай юм. Судас байх нь дорны ангаах ухааны оншилгооны гол арга. Судсаа бариулахаар дорн дахны уламжлал ангаах ухааны төвийг Орос орны өнцөг болон бүрээс иргэд ихээр зорин ирдэг байна. Судас оншилгоо нь дорноо дахин ангаах ухааны хамгийн чухал бүрэлдэхүүн хэсэг. Тэгэхдээ оншоо зөв тавихын тулд өмнөх үзлэг өвчний түүхийг судлах хэрэгтэй болно. Мөн хэвийн үзлэг хийж байж зөв оншийг тогтоох боломжтой. Уламжлалт дорн дахины ангаах ухааны гүн ухаан нь чумхуу судас барих. Судас онцлогоонд шингэсэн байдаг. Судас барих арга онцлогоогоо бүрэн эзэмшсэний дараа хүн өөрийгөө дорн дахины ангаах ухааны эмч хэмээн хэлэх эрхтэй болно. Судас барих арга ухаантай одоо харин танилццгаая. Үйлчлүүлэгч эмчийнхээ эсрэг талд суун. Судас онцлогооны дүрм ёсоор эмэгтэй хүний онцлогоог баруун гараас нь эхэлдэг. Хүний бугын артери дээр онцлогооны 3 цэг байдаг. 3 цэг эхнийх нь цог, дараа нь кан, сүүлийнх нь чаг. Баруун гарт онцлогоогоо хийсний дараа зүүн гарын судас руу шилжих учиртай. Мөн адил 3 цэг бий. Цон, кан, чаг. Дорн дахны уламжлалт ангаах ухааны эмч хурууныхаа өндөг бүрээр тодорхой эрхтэн төрний системийг судалдаг. Эмэгтэйн зүүн гарын эхний цэгээс уушиг болон бүдүү гидсний үйл ажиллагааг мэдэх боломжтой. Хоёр дахь цэг бол кан. Эндээс нойр булчирхаа болон ходоодны үйл ажиллагааг танина. Гурав дахь цэгээс зүүн бөөр буман даврыг мэдэх шинжихгүй. Харин баруун гараас нь юуг таньж оншилж болохыг одоо тайлбарлая. Зүрх, нарийн гидс, элэг, цөсний хөдөө, баруун бөөр, давсаг болоо эхний удаа судас бариад дорн дахны уламжлалт ангаах ухааны эмч тухай хүн эрүүл эсвэл өвчтөе эсэх ялган таньж дүгнэлт хийдэг.
Хэрэг өвчтэй бол ямар хүчин зүйлийн өвчин туссан болохыг нь тогтоодог. Халуун өвчин хийдэг хүйтэн өвчин гэж байдаг. Халуун өвчин нь бүх хурц өвчнүүд мөн аргах өвчний сэдрэл юм. Харин хүйтэн өвчин бол удаан үргэлжлэх аргах өвчнүүд юм. Үүний хойно эмч хүний биеийн ямар зохицуулах систем алдагдсан болохыг олж тогтооно, дүгнэлт гаргана. Хүний биеийн зохицуулах систем тухайлбал хий тэнцвэртэй байвал хүн эрүүл байдаг. Аль нэг бүрэлдэхүүн хэсэг тэнцвэрээ алдаж эхлэхэд л хүн өвчин тусдаг. Хий өвчин нь үндсэндээ төв мэдрэлийн систем, захын мэдрэлийн систем болон бусад өвчнүүд байдаг нь батлагдсан. Мөн шар болон бадганы өвчнүүд гэж бий. Түүний хойно бид эрхтнэр нь онош тавьдаг. Дорн дахны уламжлал анагаах ухааны төвийн мэрэгжилтнүүд болон бураадын эрдэмтэд хамтран төвдийн анагаах ухааны атласыг судлан эмийн ургамлын жороор өөрсдийн тусгай танга бүтээж чадсан. Танга өөрийн эмийн төв, эмийн сандаа үйлдвэрлэн савлан түгээдэг байна. Танай дорн дахны уламжлалт анагаах ухааны төвийн эмийн сандаа танилцлаа. Та бүхэн өөрсдөө эмээ үйлдвэрлэдэг, хичнээн нэр төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг вэ? Хэр их эрэлттэй байдаг тухай ярьж өгөөч. Эдгээр танк бид эмийн ургамал цуглуулан тусгай жорын дагуу үйлдвэрлэдэг. Манай танк эрэлтэхтэй. Манайд 50 гаруй нэр төрлийн ийм там бий. Эдгээр тангуудыг манай үйлчлүүлэгчид дэмжлэгэндээ хэрэглэдэг. Мөн гадаадын иргэдэд ихээр худалдан авдаг. Тангуудыг маань ихээр авахын зэрэгцээ нэгэнд хэрэглэж үтсэн хүмүүс хожим нь би зөвхөн танай тангал уун гэж хэлдэг. Тан уусан хүмүүс өвчнөөсөө салж эрүүл болсон хойно ихэд талархан баярлдаг. Зарим нь бүр энгийн эм уугаад тус болоогүй. Харин танай тан өвчнийг маань гэлээ гэдэг. Тиймээс өөр мөч бүс нутгаас манай танк захиалан авах болсон. Танк юу нь яаж хийдэг юм бэ? Орц найрлаганд нь юу ордог вэ? Мэдээж эрт цагаас тогтсон найрлага, тун, орц гэж байдаг байх тийм үү? Тийм ээ. Жор түнгэн манай эмчнэр болон бураадын шинжилгээ ухааны төв хамтран болон тусгайлан гаргаж авсан. Түүнчлэн үн эртнээс уламжлагдсан ирсэн жорч байдаг. Жор орц нь он цагийн уртас шалгарсан танигдсан болохоор их ач тустай. Эмийн ургамлуудаа хаанаас түүдэг вэ? Аль нутгийн ургамлууд вэ? Манай бурайд нутгийн эмийн ургамал, өндөр үр дүнтэй ургамлууд. Саяхан л гэхээр бурайдад амьдарч байсан Анапа гэх энэтхэг бүсгийн утсаар яриад би танайхаас тан авмаар байна гэсэн. Бид гэхээр нь танайд ч гэсэн тан байдаг үсттэй гэхэд тэр үгүй би танай бурайд тангал уумаар байна гэсэндээ. Дорн дахны уламжлал анагаах ухааны төвд эртний дорн дахны уламжлал болон орчин үеийн оншилгооны дэвшилтэд аргуудыг хослуулдаг нь өвчтнүүдэд нөхөн сэргээх болон анагаах ухааны чанартай амжилтыг хүргэх боломж өгчээ. Өнөөдөр дорн дахны уламжлалт анагаах ухааны төвийн үйл ажиллагаатай бүрэн танилцлаа. Ингээд тус төвийн ерөнхий эмчи Елена Алексеевнатай та бүхнийг уулзлаа. Елена Алексеевна, танай төвийн давуу тал болон онцлог юу вэ? Бурайд төдийгүй бусад бүс нутгаас иргэд яагаад танай төвийг олноор зорин ихээр ирдэг нууцсаа болцсон уу? Манай төвийн үндсэн давуу тал нь уламжлалт анагаах ухааны аргуудыг орчин үеийн нөхөн сэргээх ухаантай хослуулдаг доршин. Уламжлалт анагаах ухаанаа нэмжлээ болон нөхөн сэргээх эмчилгээний үр дүнг мэдэгдэхүйц өргөжүүлдэг. Өнөөдөр танай төвд ойролцоогоор хичнээн хүн хэвтэн эмчилүүлж байна вэ? Дорн дахны уламжлалт анагаах ухааны төвд жилдээ ойролцоогоор 10,000 хүн эмчилгээ болон нөхөн сэргээх үйлчилгээ авдаг. Тэдний 5,000 гаруй хэвтэн эмчилүүлдэг бол үлдсэн 5,000 нь амбал тоороор үйлчилүүлдэг. Өөрөөр хэлбэл бид хэвтэн эмчилүүлэх болон амбал тоороор хүлээн авч эмчилгээ үйлчилгээ үзүүлдэг гэсэн үг. Монгол улсаас ирж үйлчлүүлдэг үү? Адилхан уламжлалт анагаах ухаан хөгжсөн газар болохоор ирж үйлчлүүлэх хүний тоо цөөн байж магадгүй. Тийм ээ. Ер нь одоогоор гадаадаас төдийлөн олон хүн манайд хандаагүй л байна. Оросын хувьд бол ойлгомжтой. Өөр ямар бүс нутгуудаас ирж үйлчлүүлдэг вэ? Мэдээж бурайд тэгээд ирхүү өвөр байгалийн хязгаарынхан ирдэг байх тийм үү? Статистик мэдээгээр Орос улбаны улсын 60 бүс нутгаас ирсэн иргэд үзүүлэн эмчилгээ авсан байна. Мэдээж ойр орчмын бүс нутгууд зохилох хувийг эзэлдэг. Мөн Алс, Москва, Санкт-Петербургээс ч хүмүүс хандаж байсан. Дорн дахны уламжлалт анагаах ухааны төвийн шинэ өргөтгөл барих төсөл Улаануд хотод хэрэгжиж байна. Тус төслийг Алс дорндын концессийн дэрийг санхүүжүүлнэ. Уг төслийн үр дүнд тус төвийн хүчин чадал 2 дахин нэмэгдэх юм. Мөн усан сан болон амбулаторийн тасаг шинээр барих ажил хийгдэх болно.